нэгдүгээр манай нийслэлийн хамгаалалт газар нийслэлийн арга захирагч ордогч дараагаар нийслэлийн хамгаалалт газрын энэ 9 дүүргүүдтэй бас жилд нэг ирж ажиллаж байгаа. Зөвхөн одоо дүүргийн дараагаар шуурхай хийгээд байгаа биш. Тухайн дүүргийн иргэдийн хурдын төлөөлөгч дүүргийн хамгаалалт газрын ажилтнууд хорооны зохион байгуулагч тэгээд ингээд нэлээд ийм алуун хаагч эднэртэй дүүр дээр нэг сард нэг дүүртэй хоёр өдөр зарцуулаад мэдээлэл солилцоод ярилцаад бас энэ хүмүүсийн санаавуудыг мэдээ дэлгэрэнгүй сонсдог ийм аргыг хэлбэрийг хэрэгжүүлээс энэ 15 оноос нэвтрүүлж гэж таавуулж байна. Хоёрдугаар бол энэ баян хошууд олонууд дэрэг цайз тэгээд хотын захын том замууд дээрээс түлэн нөөцийн аймагчид гагнуурч гэдэг энэ ажил төрөл хийдэг хүмүүс энэ замын дээрээ дээрээс авдаг. Замаар ч зөрч боломжгүй болоод байна. Энэ одоо олон жил болж бид энэс хас боломжтой энэ буюу одоо дээрээс одоо ингээд түлэн нөөц дараа хүмүүс явган зам дээр ирээсээ явган зорчигчийн явган зам гэдэг бол тэдний ажлыг халаа болж байгаа. Нэгдүгээрийг нэг машин зогсоод одоо нөөц аваад гарчихдаг. Аваад гарчаад энийг одоо манай энэ шин бидний засаг энэ Улаанбаатарт энийг дэгж чадахгүй, энэ дээр зурж чадахгүй гэдгийг бидний энэ ард түмний үзүүлбэр байна. Энэ торгуулийн систем тогтоох хэрэгтэй тодорхой програм боловсруулж ирээсээ ажиллахгүй иргэд жолоочдод явган зорчигчид энэ замаа ашиглах боломжгүй болоод байна. Амь насанд аюул улам ихсчээ. За 3 дугаар санал бол энэ төв зам даргаыг замаасаа жаахан одоо 5-10 метрийн зайд айлын гэр хорооллын байшингүй дээгүүр нэг 10 кВт-ийн шугам явж идэг. Энэ шугамд бол тэр төв зам даргагаа айлууд байшингаа өндөр жүжигчний барилга болгох, сайжруулах үнцний нэмэгдүүлэхээр нөгөө 10 кВт-ийн шугам саад болж байна. Энэ 10 кВт-ийн шугамыг тэр төв замынхаа явган хүний зам дээгүүр баримаар байна. Энийг бол 15 онд одоо нийслэлийн хэмжээнд хөрөнгө тусгаж өгөөч гэдэг хүсэж байна. Сая Солонгос улсад харж байхад бол тэр 10 кВт-ийн шугамууд дандаа тэр төв замынхаа хажуу явган хүний зам дээгүүр байдаг байна. Манайд бол одоо байшингууд дээгүүр айлын хөрөнгө дээгүүр явж учраас нөгөө хүмүүс тухайн эд хөрөнгөө үнцний нэмэгдүүлэх засал сайжруулах давхарлах боломжийг хаагаад байна. Энийг 15 оны хөрөнгөөр тусгаж өгөөч гэсэн хүсэлтэй байна. Баярлалаа.